Энийг харда дам будаатай холиод идсэн ч маш гоё юмтай. Солонгосын маякийг буюу донтуулагч өндөг хийж идцгээе. Өндгөө 6 минут чанахта баг зэргийн давас болон элемний цуу нэмээд өгвөл хальсан ийм гоё амархан бөгөөд цэвэрхэн арилгагддаг шүү. Тэгээд амталгаанд сармис, ногоон сонгон, халуун ногоонд дуртай бол ногоон чинжүү ч юм уу улаан чинжүү нэмээд өгч болно. Сой соус, зүгийн бал, гүнждийн өр, гүнждийн тос. За тэгээд ус нэмээд утгаад өндгөө хийгээд доод нь 2 цаг хөргөчөндөө байлгаад идэхэд болно. Би болохоор бараг 24 цаг байлгасан. Өндгөө голоор нь хаалж байгаа дээрээс нь соуснаас нь хийгээд идэхэд бүр үнэхээр гоё юмтай. Энэ жорыг заавал туршиж үзээрэй. Бичлэгийг маань үзсэнд баярлалаа.